Монгол улсын ерөнхийлөгчийн нэмэлдор Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Ерөнхий зохион байгуулагч Батлан хамгаалах яам Монголын үндэсний олон нийтийн телевиз үндэсний батлан хамгаалахын их сургууль. Онцгой амралт реалити шоу нэвтрүүлэг. Өглөө 9-д босно гэдэг сурагч цэргүүдийн хувьд бас нэгэн шалгуур. Хүүхдүүд дулаан хүнжилтөөр шигдээд л унтаад л баймар санагддаг бахтай хөрхий. Гисэн ч гэртээ байгаа юм шиг эргэлж яаж болох вүлээ? Цэргийн дүрм хатуу бүх зүйл цагтай. Эхний өдрөө бодвол манайхан чинь харин ч эртэж сэргэг байх ч нэ. Маргааш болох тэмцээнээ бодохоор нойр ерөөсөө хүрдэггүй гэж зарим хүүхдийн хэлсэн үнэн бололтой. Зүүд нойронтой хүртэл манаж хонсон өнөөдрийн цорилт жохом ямар даалгавар байх бол. Ямар ч тач оролцогчид маань бүхээгтэй ногоондоо суугаад даалгаврын талбай руу хөдлөлөө. Сорилоод ч өдөр ирэх тусам хүндгэн болж чангарсаар байна шүү те. Өнөөдрийн сорилол хүүхдүүд маань эхний цэг дээр очин элс авч. За мөн элстэйгээ гууж алга тулан даалгавраа биелүүлнэ. Мөн гол дээгүүр татсан олсоор дамжин голыг гатлах ёстой байгаа. Харин сүүлийн даалгавар бол их зөндөр уул руу ямар ч ос ашиглахгүйгээр авирна. Гэхдээ мэдээж хамгаалтын бэхэлгээтэйгээр. За эдгээр даалгавруудыг хамгийн хурдан, хамгийн өндөр амжилтаар гүйцэтгсэн оролцогч дараагийн шатанд шалгарч үлдэнэ. За өнөөдөр тэмцээний маань 2 дахь өдөр. За өнөөдрийн тэмцээн урдны тэмцээнээс 2-3 дахин илүү төсвөр төвчээр хүч чадал ахуйцсан баг шаардсан тэмцээн байна. Нийлээдгүй хүч гарна. Өнөөдрийн тэмцээний даалгаврууд амаргүй. Ийм учраас одоо өнөөдрийн тэмцээнд оролцохгүйгээр сандаар хасагдаад амрагчдын гэгнэнд шилжээ гэсэн сурагч сандаараа гараа өрг. Энэ сурагч алтан дөр. Тэгсаадаас ураа алхам гар гүйцэтгэе. Түлээ утаас. Тэмцээнийг сандаараа өргөх юм байна уу? За байхгүй гэж ойлгоно. Тэмцээнд гараанаас гарахтаа бол маш бэлтгэлтэй халаалт малаалтыг маш сайн хийж гарсан. Тэгээд гараанаас гараад гүйж явахдаа одоо яг 500 м замд 500 м замыг туулаад гүйж яхад миний хөл холгож эхлээд тэгээд би за нэг тоохгүй явж байгаад гайгүй гэ бодоо явж исэн. Тэгээд тэр үед яг гараа руу бариа руу буцаад ороход миний хөл бүр маш хөвдөж исэн. Тэгээд тайлаад харсан чинь ингээд бараг луу хайрлахсан гэт ингээд бүр амар болцсон. 2 дугаар шатанд орж чадсан. Тэгээ 2 дугаар шатанд ороод яхаарахгүй өөрийнхөө хөлний байдлаас болоод 2 дугаар шатнаас татгалзах болсон. Даалгаврууд нэлээд хүнд учраас алхам болгоно. Гიშгэх газар бүрээ маш сайтар харж хянж явна. Нэг удаа эйгүү гიშгэд уулын авиралтаас нэг удаа эйгүү гიშгэд танд аюул үүсэх магадaltaй. Тийм учраас алхам бүрээ хянамгаа байна гэсэн үг. Түрүү хэлсэнчлэн хэцүү даалгаврууд өнөөдөр тавигдж байгаа. Урдны дооржиг хөнгөн байхгүй даалгаврууд хүнд байна.
Та зүрх олгоо. Асуулт авах зүйл байна уу? Үгүй. Тэмцэнэ эхлүүлээ. Сурагч цэргүүдийн эхний даалгавар гараанаас гарчихгүйгээд улаан туг хатгасан цэгээс 6 кг үүргэвчтэй ачааг аван дараагийн шар туг хатгасан цэгт хүрэх юм. Би ингээ мууртай авах үед манай ураас 5 кг тэгээд өөрөө хийсэн болохоор 6 кг гэж тэгээд би ингээ за муураг өрөөд явж байгаа гэж бодоод тэгээд ингээ гүчигээд аюу ер нь л тэгээд даадаа нэг хэцүү биш ах гэд бодсон. Тэгээд яг өөрөө гөөгд үзсэн чинь амар бахарцсан. Килограмтай ачаагаа үрэл гүхт юм хүндлэс. Тэгээд чадхаараагүйгээл эл барайгаа дуусгасан да. Дараагийн даалгаврыг гол дээр гүйцэтгэв. Бүх үйлдэл цаг минутаар хэмжигдэж байгаа тул яраараа залуусан. Олсноос зүгдэж гол гатлна гэдэг хэн бүрийн хийж үтсэн туршилт биш байх шүү. Яарах хэрэггүй. Энэ удаад харин тайван явбал аюулгүй юм биш үү? Бурхан минь юу дагурваа? Сонирхолтой санагдсан юм гэвэл гол дээгүүр яг олсноос унжаад явах байсан. Гол дээгүүр гарахад надад бас хүндрэлтэй байсан. Өмнө нь ерөөсөө тийм зүйл ингээд туршиж хийж бэлтгэж үзээг болохоор тэгээд яг тэрүүгээр гарсан чинь бас басаадах зүйл биш лээ. Голыг олсоо гаталсан, улсаас зүгдэж. Яг олсоос зүгдэл голтой хавьд сайжууд юм дэлбэрэл. Тэгэл дээрээс бас цацарж орж ивэл амар экстрим байсан гинэ. Үнэн дээр тийм сэтгэл төрүүлэх гэж л нэвтрүүлгийн багийнхан энэ сорилтыг тавьсан юм шүү дээ. Энэ бол хүүхдүүдийн биед ямар ч гэмтэл учруулахгүй сургалтын тэсэлгээний хэрэгсэл. Гэснээр гол дээр ирээд бомб тэтрээд амар муухай үнэртэй нүд мөд даргаад хоолоор хороо. Тэгэд бүр ингээд зам ам харагдахгүй ингээд нөө нэг хөтөж багшаасаа ингээд гарнаас нь барьж зам руугаа орсон. Бараг гол мол дээгүр гişиг шахсан. Тэр л амар муухай үнэртэй. Гол гаталсны дараа хүүхдүүдийг уулууд аврах даалгавар хүлээж байлаа. Хүүхдүүд өксөхдөө олсноосоо бариагүй бол муухтай харин олсноосоо барих юм байна. Уулыг өксгөөс уруутах нь хэцүү гэж ярьдаг. Үнэн бололтой. Тэгээд гомчтой аваарай. Яахаа. Уул руу авирдаг нь жоох хэцүү санагдсан. Би юу багтаа аав ишдэг айгүй хөдөлгдөг байсан болохоор уул хатанд юм бол чөлөөтэй авирчдаг. Уул бол надад нэг тийм асуудалтай санагдаагүй. Би яг дэше өөрөө дотроо тоолоо яг 6 юм уу 7 секунд дотор гарсан. Доошо буухтаа яг 12 секундэд бууж дууссан. Тэгээд барайны 2 давцгүй ер нь бол гүйсэн. Осос өгөх. Олсоор барихгүй гэсэн дээшээ явхад тэгэд ерөөсөө тийм барих юм байхгүй доошоо гомчих гад. Тэгээд ингээд дөрөв үлээ шууд дээшээ ингээд самартай авчихсан тохоо шиг. Яг дээшээ үрж хахад нэг бургас яг ингээд нүүрлөө зохигдоод яг доошоо бууж хахад бас нуруун зохигдоод. Тэгэл үрж хахад ер нь хөл жоохон цоцсон. Тэгээ бусдаар бол юм гайг байсан да. Уул руу авиралтанд болохоор бас нилээ хөл цоцож ядарсан тэр мөчөө тэгээд зорилгоо бодож тэгээ ээж авыгаа бас бодож маш их сайн төвчээр гаргасан гэж бодож байгаа. Муур шиг санагдсан шүү дээ. Шууд дээшээ дөрөв үлээд нацаал. Айл бол хурднаараа л явах хичээсэн. Тэгээд дээшээ гарчаад шууд олсоо бариад доош хараад гүйц. Наад осносоо татаад тэггүй шүү дээ.
Өөрөө мэдээ хурдуудаа яваа. Эндээс. За. Айхан байх та. Чинээс татаад хурдууд харуулаа буудаа. За одоо наасаа татаад буудаа. Татаад буудаа. Татаад үүчихсэн. Тэр хэлээгүй юу? Унлаа. Охтод бол үнэхээр хэцүү даалгавар байна. Бусад хүүхдүүд бол ер нь яхад бол амар хэцүү байлаа, гоё бадаарлаа гэж ирж ирсэн. Тэгээ би өөрөө тэквондогоор явдаг хөлний спортын хүн болохоор бас тэр нь давуу тал болсон байх гэж бодож байгаа. Уул руу гарахад бас ингээд бас амар ерөөсөө амар ядарсан. Би яг ингээд би бүр мөглөж гарсан. Ингээд амар их зоолсон болохоор баахан сулхад шороотой. Тэгээ би ингээд чадхаараа л дэшээ хамаг хордаараа гарахыг хичээж оролцсон. Ер нь өчтөрийнхийг бодвол өнөөдөр бол нэлээд жоохон чанга байлаа. Хамгийн хэцүү нь л одоо уул руу авирах дээр л доошо буугтан л чанга байлаа. Яг ийм огцмор бол хурдтай бол харагдаж байгаа үзэг. Уруутах нь хэцүү. Яг л нөгөө нэг хайрах чулуун модон дээр жишээ доошо гулсчих магадaltaй болохоор. Сул хайрах чулуу ихтэй болохоор халтарч унах эрсдэлтэй гэж одоо тэр нь жоохон тийм айцтай л гарсан. Нөгөө гол дээр л жоохон юу байл. Юу нэг байсан. Тэгээ тороос бариад ингэ яваад. Тэгсэж хажууд гин тийм дэлбэрэл тэгэл. Тэрийг хань хэлээгөө тэгээд жоо шокнд орол. Тэгээ жоох гар алдаа унах шахал. Тэгээ ер нь бол төсөөний болоход тариад аж юм байна. Түрүүгээ харж байгаад л юм ийгүүлсэн. Эсээ би явирчаад халгаан руу гараа гэдэг. Төлөөчлээ. Тэгээ зүрээ тэгэл. Ой нөө. Тэгээ ер нь л надад арай боломж байгаа л гэж бодоод байгаа би. Тэгээд тэгэл өөртөө амжилт төсөл явж байна. Өмнө хандаа өрөлтөнд явж исэн. Тэгээд ерөөсөө бэхлэгээ ороод ирэх ямарч айцсаг болж илээ. Тэгээд ерөөсөө хаах өөрөө ч гэсэн хүсэд бууж болно, алхаад бууж болно гэхээр айхгүй зөрөгтэй хоосон. Зорилгын төлөө ирсэн болохоор дуусгая гээл. Наашаа хөөхтэй хүртэл цаг татаад өвчсөн ч гэсэн хурд игээл орж ирлээ. Онцгой аваад 2025 тэмцээний 2 дугаар шатны дүнг тайлцуулахад бэлэн боллоо. За нэр дуудан сурагчид Зэгсаалаас 3 алхам гараш. Б Америкт Г төмөрч өдөр Б баясгалан М мөг цолмон М эртүган Г мөг насан Б халиун болт Б тамир Т эрхэн баяр С нарамбат С